За төрийн албаны хууль 2019 оны 1 сарын 1-ээс шинжилсэн хариулгаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. За энэ хуулийн гол онцлог нь бол төрийн албаны албанд орох иргэний шалгалт гэдэг байсан бол ерөнхий шалгалт гэдэг шалгалттай, тусгай шалгалт гэдэг шалгалттай. За төрийн үйлчилгээний албан хаагчдын удирдах албан тушаалд төрийн үйлчилгээний албаны төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах шалгалт гэдэг бас нэг шалгалтын журамтай. За дээрээс нь шатлан дэвших ажиллагааг зохицуулсан ийм шалгалтын журмуудаар явж байгаа. За энэ жилийн шалгалтын онцлогт бол төрийн албан хаагчид ерөнхий шалгалтанд орж байгаа албан хаагчид бол 3 төрлийн шалгалтыг өгнө. 3 төрлийн шалгалтанд нь бол ямар нэгэн комиссийн оролцоо бол бага явна. Өөрөөр хэлэх юм бол хүний оролцоогүйгээр 3 шалгалт маань захин технологид суурилсан байдлаар явах юм аа. За энэ шалгалтын эхний хэсэгт нь бол хууль эрх зүйн мэдлэг байна. За хууль эрх зүйн мэдлэгийн хажуугаар нь хавсаргуулж орж байгаа нь Монгол улсын төв, нийгмийн эдийн засаг, соёлын асуултууд байх юм. За хоёр дахь шалгалтын хүрээнд нь Монгол хэл бичгийн ярианы болон бичгийн чадварыг сорьсон ийм шалгалт байх юм. Энд нь кирилл бичиг, за уламжлалт хуучин монгол бичиг гэсэн ийм шалгалтууд арах юм аа. За гурав дугаарт нь бол асуудал шийдвэрлэх чадварын хүрээнд логик сэтгэлгээг сорьсон ийм шалгалтууд ирнэ гэж ойлгож байгаа. За харин шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд бол төрийн албаны зөвлөлөөс бол нэлээд олон ажлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлэх юм бол шалгалтын гарын авлага номыг захин хэлбэрээр хариутай өөрийн захин хуудасаараа нийтэд мэдээлсэн байж байгаа. За дээрээс нь нэмэгдээд өдөрт 25-аас 30 сорил даалгаврыг бол мөн захин хуудасаараа оруулж байгаа. За энэ ач холбогдол нь юу гэдэг юм бэ гэхээр шалгалтанд бэлтгэж байгаа иргэд бол захимаар өөрийгөө өдөрт 25-аас 30 сорилыг бөглөж за энэ нь буруу байна, энэ нь зөв байна гэд өөрсдөд нь шалгалтын тусалцаа болгож өгч байгаа. За 3 дугаарт нь энэ шалгалтын гарын авлага номоо цаасан хэлбэрээр хэвлэсэн байж байгаа. За энэ нь бол хөдөө орон нутагт интернетээс хол аслагдсан иргэдэд зориулсан ийм зохицуултыг хийж өгсөн. Ном цээжлэл хийдэг гэсэн чинь номноос тест ирсэнгүү гээд зарим нь шалгуулагч нэр гомдол хэлдэг. Тэгээд бас угаасаа хизээч тэнцгээргүй аюул хэцүү гүн даалгаврууд байсан гэдэг зүйлийг бас ярьдаг. Энэ агуулгын тухайтай. За төрийн албаны шинтгэлийн хүрээнд олон ажлыг л шинтгэлийн эхлэл болгож бид зохион байгуулж байна. Өөрөөр хэлэх юм бол Япон, Солонгос, Сингапурын гэдэг юм уу туршлагын дагуу захим энэ шалгалт авж байгаа сорил даалгавар нь бол тухайлх юм бол Солонгос улсад 5 жилдээ гадагшаа нэвтрэгдэггүй. 5 жилдээ байж байгаа. 5 жилийн дараа өнгөрсөн 5 жилд бид ийм сорил даалгавраар шалгалт авч ялаа гэж нийтэд мэдээлэгддэг. Энэ зарчмын дагуу өнгөрсөн жил бол бид нийт эрх тестний 40% нь жишг тест гарын авлага болгож нийтэд хэвлэн гаргасан. За 60% нь бол тестийн санд буюу компьютерийн програмдаа нууцаар хадгалагдчихсан. За энийг бол манай иргэд залуучууд олон нийт гэдэг юм уу бид унших юмар дутмаг байна гэж. Өөрөөр хэлэх юм бол бид жишгийг гаргаж өгөөд бусдын бол өөрсдөө холбогдох ном тохимол гарын авлага юу гэдгийг энэ дээрээс уншаад бэлдгээ гэж. Энийний цаана ямар агуулга явж байгаа вэ гэвэл төрийн албанд үнэхээр мэдлэг чадвараа эзэмссэн албан хаагчдыг л оруулах гол зорилготой байна. За бусад оронд бол энэ төрийн албаны шалгалт бол голдоо хандлага зан үйл ярилцлагын хэлбэр дээр дийлэнхэн тулгуурладаг бол манай Монголд бол ингэж тулгуурлах боломж өнөөдөр бол бүрдээгүй байна. Өөрөөр хэлэх юм бол бид ярилцлагаар авах гэхээр зэрэг цөөн хүн амтай учраас манай тэр шалгалтанд орж шүү, энэ орж шүү дэмжээрээгээл нэг үгч дуграагүй байхад өндөр оноо авч ясан тохиолдлууд өнгөрсөн жилүүд бол гарч ирсэн. За энэ ерөнхий шалгалтын онцлог бол ярилцлага байхгүй зөвхөн захимаар авна. За дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт авахын тохиолдолд ярилцлагын шалгалт орж ирж байгаа. Өнгөрсөн жилийн шалгалтын дээр нь орон нутгад айгүй муу байсан тэнцэн баг байхгүй шүү дээ. Орон нутгад нь яаж бэлтгэж байгаа юм бэ? Орон нутагт бид энэ захимаарч явуулж л байна, цаасаарч явуулж л байна. Хувь хүн өөрөө л үнэхээр шалгалтанд бэлтгэе, төрийн албанд орё, би өөрийгөө бэлтгэе гэж зоржил байгаа бол боломж нь байгаа гэсэн. Яагаад ижилхэн орон нутагт гэдэг юм уу, ижилхэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа залуучуудаас уншиж бэлтгэсэн тэмцээд идэг. Уншиж бэлтгээгүй хин нэгнээс бэлэн юм хараа зууж байгааууд нь бол тэнцэхгүй л байгаа. Энэ дээр бол энэ шалгалтын асуудлыг хариуцдгийн хувьд би бол хатуу хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дор хаяад шалгалтын өглөө 8:30 шалгалт эхлэн шүүл гэж яхад 8 цаг 31 минутанд ирж явах жишээ. Тэгэхээр энэ жилийн шалгалтан дээр ч гэсэн цаг барих асуудал бол нэлээд чанга явна гэж ойлгож байгаа. За дээрээс нь бид сарын турш бүртгэл хийж байгаа. Сарын турш шүү дээ. 30 хоногийн туршид бүхэл бүтэн өдөр шөнө гэж ялахгүйгээр онлайн учраас ингээд иргэд эхний 25-6 хоногт гэдэг юм уу бүртгэл хамрагдахгүй. Сүүлийн 3-4 хоногт хамрагдаал серверийг ачаалд оруулаад тэгэл та нар серверийг бэлдэж яхад яасан гэж загнах жишээ нэгдүгürt. За хоёрдугаарт нь сая бас биднэрт ямар асуудал тохиолдсон бэ гэхээр орон нутгаас шилжиж гэж байна. Улаанбаатар иргэн гинт би өөр хангаа шалгалт тохиоллоо. Өөр хангаа иргэн гинт би Баян үлгэж шалгалт тохиоллоо. Бид захимаараа бас мэдээлсэн 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустах хугацаанд энэ шилжилт хөдөлгөөнийг чи хийгээд өгье.
Гэт ингээд одоо зохицуулт хийсэн. Харамсалтай нь одоо 26 болоод бид хуваараа нийтэд мэдээлчлээ шүү дээ. Ингээд мэдээлсний дараагаар би ингэж шилжиж байсан гэх жишээтэй. Өөрөөр хэлэх юм бол шалгалтыг зохион байгуулах гээд бид бас одоо тодорхой хэмжээний шинэлэг үйл ажиллагааг явуулж байна. Энэ үйл ажиллагааг нь албаар эсэргүүцэж байгаа юм шиг байдлыг одоо бидний өмнө их гаргадаг иргэд. Одоо өнөөдөр ч гэсэн бид одоо шилжилт хийх байсан юм аа. Боломжгүй байна гэж явах жишээтэй. Захимаар номон гаргаач гэхээр нь захимаар гаргачихаар зэрэг цаасаар гаргаж болдгоо мө гэж явах жишээтэй. Ийм л олон асуудлууд бол өөрөөр хэлбэл одоо ийм зохион байгуулалттай юм шиг ч гэдэг юм уу яадгийн одоо бидний өдөөс бол тулгарч байгаа гэж байна. Хөрөлтний шалгалтанд бол уншиж ижил тэнцэн цогроос нь бол хийжэж нэдэ тэнцгүй юм тийм үү та. Ер нь бол төр чадварлаг боловсон хүчин хүний нөөцтэй байх хэрэгтэй. За энд орохын тулд хүн өөрийг нь бэлдэх хэрэгтэй. Наад зах нь гэтэл албан бичгийн төсөл бэлдэгдэг ийм арга зүйд сурцсан байх хэрэгтэй. Архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мэддэг байх хэрэгтэй. Энийний цаанд би юу хэлээд өгнө вэ гэхээр бичгийн цаасны хаанаасаа ямар хэмжээтэй байх юм, өгүүлбэр өгүүлэмжүүдээ хаана голлуулж бичсэн байх юм гэдэг юм уу, гарын үсгийн тайл нь хаана байх юм, тамга тэмдэг нь одоо хаана дарагдах вэ гэдгийг л одоо наад зах нь мэдчих хэрэгтэй. Энэ чиглэлийн үүрэг даалгаврууд бол жилээс жилд энэ төрийн албаны шалгалтын одоо сорил даалгаварт бас ороо явж байгаа гэж хэлж байна. Зар дахлагтай холбоотойгоор сонгон шалгалт өнөхөд зогссон байгаа. Нийлэн сонгон шалгалтгүй хүмүүсийг саналаад байгаа. Энэ дээр цаашдаа яаж явах вэ? За засгийн газраас бол энэ цар тахалтай холбоотойгоор бол 12 сарын 31-ний хүртэл зарим яамны төрийн нэрийн бичгийн дарга агентлагийн даргандарт одоо томилгоо хийсэн байж байгаа. Тэгээ 12 сарын 31-ээс хойш бол төрийн албаныхаа хуулийг барьж явахаас өөр арга байхгүй. Төрийн албаны хуулийн дээр бол заавал одоо сонгон шалгаруулалтаар тавигдах ийм одоо болцоо болгосоо. За өнгөрсөн 4 сарын 20-ны өдрөөс ахуулаад өнөөдрийг хүртэл бол одоо тусгай шалгалт бол зогсолтгүй явж байгаа гэж ойлгож байна. За тусгай шалгалт яагаад одоо ингэж явж болоод байна вэ гэхээр зэрэг харьцангуй цөөхөн хүн нэг албан тушаал дээр нэг иргэн бүртгүүлдэг ч юм уу. За магадгүй одоо үцрээд нэг 5 иргэнд бүртгүүлж байгаа. А ерөнхий шалгалт бол олноороо бүртгүүлж шүү дээ. Одоо энэ нэг сард бүртгүүлсэн бүртгэл саяын бүртгэлтэйгээ нийлээд 16,000 гаруй иргэн одоо бүртгэлд хамрагчиж явж байгаа. Тийм учраас ерөнхий шалгалт маань бол 7 хоногийн турш үргэлжлэнэ. Бидний төлөвлөснөөр тусгай шалгалт бол зарлаад одоо 3 хоногийн дараагаар шалгалт нь аваад явж байгаа. За энэ тусгай шалгалттай холбоотой цар тахалтай холбоотойгоор ихээр бид нэр одоо онцгой комиссаас өгсөн чиглэлийн дагуугаар хялбаршуулсан түргөвчлсэн ийм зарчим гормыг одоо хэрэгжүүлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл 60 минут суулгаад тестийн шалгалт авдаг бол бид 30 минут суулгаад авч явах жишээтэй. 2 хоног одоо иргэдийг бүрдэгдэг байсан бол нэг өдөрт бүртгэж явах жишээтэй ийм хялбаршуулсан байдлаар явж байгаа. Төр томилгоцоноос 31-ээс хойш хүчингөө гэсэн үг байна. За ер нь хуулийн төрийн албаны хуулийн зохицуулалтаар бол төр томилгоо гэж бол байхгүй. Төр томилгоо гэж байхгүй. Байгууллага дотроо одоо ажиллаж байгаа албан хаагч нь сул орон тоон дээр төр орлон гүйцэтгэгч гэдэг энэ эрх зүйн зохицуултын хүрээд ажиллах гэсэн. Одоогийн энэ төр томилгоо гэж яриад байгаа бол цар тахлын одоо энэ хүнд байдлыг даван туулахын тулд хууль гаргасан улсын хурлаас за энэ хуулийн дагуу засгийн газар 12 сарын 31-ний дуустал хугацаагаар зарим агентлагийн дарга төрийн нэрийн бичгийн дарга дээр томилгоо хийчихсэн явж байгаа. Шалгалтын сорил хүнд байна гэдэг гомдол их гараад ирсэн. Тэдний одоо мэдлэг чадвар тааруулж сорилыг арай сулруулаагүй үстэй. За шалгалтын сорилыг бол сулруулаагүй ер нь бол олон улсын жижигт нийцсэн байдлаар бид энэ сорил даалгаврын хүрээнд явуулах гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол удирдан зохион байгуулах ур чадварыг нь тогтоох, мандайлах ур чадварыг нь тогтоох, багаар ажиллах ур чадварыг нь тогтоох, асуудал шийдвэрлэх ур чадвар, дээрээс нь дүн шинжилгээ хийх ур чадварыг тогтоох ийм сорил даалгавруудыг шинжлэх ухааны академийн Эрдэмтэн мэрэгэн багш нар, удирдлагын академийн мөн багш судлаачдын оролцоотойгоор боловсруулсан сорил даалгавраа бас мөн мэрэгжлийн одоо баг хамт олноор хянуулсны үндсэн дээр бид одоо гарын явуулахтар болсон. Шалгалт өгсөн хүмүүс дараа нөгөө шалгалтынхаа материалыг эргэж харъя гэдэг янз бүрийн бас гомдлууд бас гаргаад байдаг. Тэрийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ? За энэ гомдлолтой холбоотой яг иргэдээс өргөдөл гомдол ирэх юм бол бид өргөдөл гомдлын хуулийн дагуу авч үзэх байх. Гэхдээ одоо нэг зүйлийг манай шалгалт өгж байгаа иргэд ойлгох хэрэгтэй. Энэ ямар асуудал байдаг вэ гэхээр TOEFL, TOEIC айлтсын шалгалт өгөөд орон зайн хязгааргүй хаанаас чамаагүй захимаар өгчхөөд эргээд би энэнийхэн дүнг үзье л гэдэггүй байхгүй. Тэгэхээр Монголд үндсэндээ одоо хэрэгжүүлж эхэлж байгаа үндэсний энэ шалгалтынхаа программыг унгаах гэж байгаа юм шиг заавал энийг үзнэ харна гэж асуугаад байдаг. Зөв хариулт нь номон дээр байж байгаа. Үнэхээр би алдаатай байна гэж бодоод байвал номоо л хар. Номтойгоо тулгаж үз. Номон дээр юм яаж мэдгүй одоо үг үсгийн гэдэг юм уу найруулгын алдаатай зүйл байсан бол тэр нь шалгалтын программаар ирэхгүй л гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь төрийн албаагчийн ерөнхий шалгуурын шалгалтынхаа хүрээнд төрийн албаагч ийм байх ёстой, ийм чадвартай байж ээж энэ шалгалтыг өгөх ёстой гэсэн нэг ерөнхий шалгуур нь гараад ирсэн байгаа. Та тэрийг хэлж байна. Тэгээ ер нь бол энэ шалгалтанд ороход одоо бүртгүүлэхдээ анзаарах асуудлууд байж байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь Монгол улсын иргэн байна, хоёрдугаарт нь дээд боловсралтай байна, гуравдугаарт нь авилга албан тушаалын гэмт хэрэг зөрчилд холбогдож шүүхээр шийтгүүлээгүй байна, сэтгцийн өвчин эмгэггүй байна
гэдэг. За дээрээс нь одоо албан тушаалын тодорхойлтын шаардлага байж байгаа. Төрөлхт хэдэн жил ажилласан бай. За тийм түвшинлийн албан тушаал дээр хэдэн жил ажилласан бай гэдэг энэ шалгуурыг төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлээр хувьчлаад өгсөн. За дэс түвшмэл туслах түвшмэлийн хувьд бол арай жоохон энэ шалгуурууд нь зөөлөн болж байгаа. Төрийн албаны зөвлөл дээр бас энэ тал дээр судалгаа хийгээд ажиллаж байгаа зүйл бий. Энийг одоо жишээгээр хэлэх юм бол сум орон нутагт байж байгаа хамгийн доод түвшний түвшинтүүд дээр бол бид нэг өндөр шаардлага тавихгүйгээр ер нь аваад ах болцоог нь бүрдүүлье гэсэн ийм судалгаа хийгээд одоо холбогдох шийдвэрийн төслийг боловсруулад олон нийтээс санал аваад явж байгаа. Монгол хэлний хууль нь одоо бүх төрлийн албан агчид хэрэгжилж эхэлнэ. Монгол бичгийг хүртэл хэрэгжилж эхэлнэ. Хос бичигдэн болно. Тэгэхээр энэ дээр ямар шаардлага тавьж байгаа мэдлэгийнх нь монгол бичиг ямар мэдлэгтэй хүмүүс байх хэвээр. За монгол бичгийн дээр бол тодорхой одоо тийм хэмжээний мэдлэгтэй вэ гэж бид заагаагүй. Өөрөөр хэлэх юм бол байгууллагуудын одоо албан газрын хаяг гэдэг юм уу, баланк, бусад бичиглэл дээр бичигдсэн одоо хуучин монгол, босоо монгол бичгээр бичсэн бичгийг уншдаг. Цаашдаа тэрийг хөгжүүлж монгол бичгийн хэрэглээгээл өндөр болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл монгол хэлний тухай хуулиар төрийн албанд ирж байгаа шалгалтанд одоо монгол хэлний ярианы болон бичгийн сорил даалгавар орно. Тэр орсон сорил даалгаврын одоо 3 хувьд нь хуучин монгол бичгийг заавал оруулна гэж хувьчлаад өгсөн. Өнгөрсөн жилийн гарсан одоо нэг маргааны гол юм нь бол бас энэ монгол бичгийг шүүмжилсэн. Тэрс маань залуучууд бол одоо бидний шалгалтанд унгах зорилгоор монгол бичгийг оруулж байна гэдэг. Гэтэл 2025 оноос эхлээд хос бичигт одоо шилжих гэж засгийн газар зорилтоо тавиад төлөвлөгөөгөө гаргаад өнөөдөр одоо байгууллагуудын албан бичиг энэ одоо баланкны хаяг гэдэг юм уу энэ бүгд л одоо монгол бичигт хосломол байдлаар шилжиж байгаа. Тийм учраас бол бид энэ монгол бичгийн даалгаврыг бол нэг тэгж одоо цөөрүүлээд байхгүй баг багаар цааш нь одоо шаардлагыг өндөрсүүлж явуулаа л гэж ойлгож байна.